сайн байцгаана уу миний өрхнүүд. Дундад зууны үед эмэгтэйчүүдийг шулам хэмээн үтгдэг байсан Salem Witch Trial Area-гийн талаар ярьж өгөх гэж байна. Тэгээ зүрх судасны өвчтэй болон иймэрхүү юмнаас айдаг хүмүүс маань энийг нэг үзэхгүй байсан зүгээр гэж зөвлөхөр байна. Шулам гэж нэрлэгддэг энэ эмэгтэйчүүдийг маань яаж хороодог байсан бэ гэхээр ихэвчлэн одоо дүүжилдэг байсан. Живүүлэн, толгойг нь усан дүрнэ, арсыг нь хуулна. Ингээ зарим хүмүүс болохоор шатаасаа энэ төр гингүүд наа чин зүгээр штэ энэ төр гэж мэгэрэддэг. Үгүй шатаагч болохоор хамгийн удаан бас хамгийн тамалтай байдаг байхгүй. Найрс нь түлэгдэж эхэлнэ. Тэгээд сүүлдээ махан шарагдаж эхэлнэ. Найрсаа түлэгдэхийг харна. Нүд нь ингээ хайлаад урсаж эхэлнэ. Плеткэнд нэг хальт гараа хүргээл авахад ямар амар өвддөг үлээ. Бүр ингээд янз бүрийн аргаар эмэгтэйчүүдийг ингэж тамалж алдаг байсан. За тэгээ ер нь түүх судалж байхад анзаараад байхад Европын түүхүүд ихэнх нь одоо шалтгаанууд нь маш ингээд ихэнх нь ямар ч утгагүй, ойлгомжгүй юм тий. Бүр балмад зэрлэг. Яг мэдээж бүх одоо улс орнуудын твүүдийн одоо түүхүүд нь хэрцгийлтэй гоо зүйлүүд байж л баг. Маш олон гимгүү хөнгөний хороод ирээд тарчилж байгаа л өгсөн. Ер нь бол Европын түүхүүд ихэвчлэн юм л өгдөг. Манай эмэгтэйчүүдийг ямар шалтгаанаар ингэж шулам гэж бүтгээд алдаг байсан бэ? Алч ингэж тамалж эрхийг нь зөрчдөг байсан бэ гэдгийг ярьцгаая. 1692 онд Сара Гуд гэдэг эмэгтэй одоо айлаас хоол гуйсныхын төлөө шулам нэрлээд дүүжилж алсан байдаг. За тэгээ та хэрэг баян эсвэл санхүүгийн хувьд хин нэгнээс хараат бус эрэгтэй хүнээс заавал ингээд мөнгө авах гээд байдаггүй бие даасан эмэгтэй байсан бол таныг шулам гэж үзнэ. Сара Гудгээд нөгөө нэг айлаас хоол гуйсан эмэгтэйгийн маань охин Дороти Гудыг 4 настай байхад нь шоронд хороод тэгээд 9 сарыг шоронд өнгөрүүлээд гарч ирэхдээ тэгцэд нь мэдээж уучлалт оруулсан байсан. Эмч байсны төлөө, ангаагч байсны төлөө. За 1648 онд өвчтөндөө ингэж хэлсэн байгаа юм. Хэрэг та эмчилгээ хийхгүй бол эдгэрхгүй гэж хэлснийхэн төлөө шулам гэж хэлээд бас тазар авчихсан. Хөршүүдийн үр хүүхэдтэй болох асуудал хүртэл энд оролцож ирж байгаа юм. Манай хөршүүд хүүхэд олдохгүй байна. Хэн буруутай? Би буруутай. Тэр хүн шулам байсан учраас хөршүүдээ хүүхэдтэй болоход саад хийж байгаа хэрэг гэж үзээд бас тазар авдаг байсан. Чөтгөр тэр хүнийг өргөө болгожээ. Тиймээс тэр хүн шулам ийм л ойлголттой байсан. Хүн яаж төрж болно шүү дээ. Минг ургацэг тол байрсны одоо өөр юм юу байдгийг те батга матга. Тиймэрхүү ингээ онц одоо шинж илэрхэл юм бол шулам. Библ бол нэлээд хатуу чанга дүрмөттэй. Тэгээ худалдаа наймаа хийх, аялах, бэлгийн харилцаанд орох, гэрлэхээс өмнө одоо ингээ хүн амтан үнсэх юу байдгийг те. Сүмийн цуглаан тасалсан бол шулам гэж үзэгдээд цаазаар авах болно. Хэрэг таны хөргөгч нь цөцгийн тос сүү муудсан бол муудсан цагаан эдээ бол чөтгөрийн бэлэг тэмдэг гэж үздэг байсан байна. Ямар тэнэг боловсрал бол бүр тэг 0 байсан. Сүү цагаан эдээ гашилтгийг мэддэггүй байсан үеийг бодлоо. Уу яхав дээр үе л дээ. Ингээд мэдчих хэвээр энгийн зүйлсийг мэдэхгүй байх тохиолдол олон байвч сүү цагаан эдээг мууддаггүй байхыг мэдэхгүй байх хэрэг арай л тэнэг үү. Арай юу бүр. Дундад зууны үед ямар эмэгтэйчүүдийг шулам гэж үздэг байсан бэ гэдгийг харцгаая. Тэгээ шулам хийх ойлголт хүн төрөлхтөн дундад зууны үеэс танил болсон. Шулам гэж яг ямар хүнийг хэлдэг вэ? Хор найруулал, уусмал найруулал. Тийм хүнийг дээр үед шулам гэж үздэггүй байжээ. Тэгээ хэрв та тэр үед Европт бүсгүй заяаг олж төрсөн л бол шулам. Одоо тэр үед эмэгтэй хүнийг чөтгөрийн бүтээл гэж үзэж шулам хийх ангилалд оруулдаг байсан. Хэрв та нэг болон түүнээс дээш эмэгтэй найзтай бол шулам гэж үздэг байсан. Эрэгтэй хүний хараа хяналтгүйгээр хоёр эмэгтэй найз уулзвал 20-тай байдаг байжээ. Тэднийг одоо чөтгөртэй сэтгэн жин гэж үзээд шулам хэмээн өргөмжилдэг байсан. Хүний амьдрал сайндаж муудах асуудал бишгүй л гардаг. Хэрв нэг болон түүнээс дээш эмэгтэй найзтайгаа муудалцвал шууд шулам гэж үз. Ер нь бол хүнтэй муудалцвал ер нь шулам л гэж үздэг байсан. Яг гэвэл тэр үед эмэгтэй хүнийг одоо ингээд хилээ залгицсан юм шиг чимээгүй л байж ах хэвээр амар нэг тийм өөртөө үг хэлэх хэрэггүй те. Яаж ч дээрлэхүүлжсэн, яаж ч доромжлуулжсэн одоо бие хамгаалах шаардлагатай үед ч гэсэн ямарваа нэг хүний өөдөөс хэрэлдвэл шулам гэдэг цол аваад л амьдрал байхгүй. За тэгээ та хэн нэгэнтэй санал зөрөлдөж үгээ илэрхийлсэн бол ямар нэгэн одоо шинэ туршилт муршилтай эмэгтэй хүн ямар нэгэн математикийн зүйл хийсэн бол ном уншиж чадчихэвэл хоол маш сайн хийжээвэл ямар нэг зүйлийг төгс хийжээвэл авьяастай хөөхөн ухаалаг маш үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй хэд баян байвал хэд ядуу байвал ухаантай байсныхын төлөө өөрсдийнхөө төлөө үг хэлснийхин төлөө эсвэл бүр зүгээр л оршиж байхад нэг хөршин одоо ингээ хүүхдтэй болж чадахгүй байхад чи шулмаа гэдээ аваачаа шатаадаг ийм л үзэгдэл бол одоо хэвэн байсан байгаа юм. Тэр үед тэгээд эмэгтэйчүүд нь ч гэсэн эмэгтэйчүүдийг ингээ гүрээд наад чи шулам байна гэл аваачаад амар муухай. Тэгээ одоо болохоор судлаачид юу гэж үзээд байгаа вэ гэхээр эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү гаргуулахгүй төлөө эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү их боловсралтай болгохгүй төлөө одоо ингээд хаалт тавьсан нэг жоохон зүйл нь бол эмэгтэйчүүдийг тэгэж хохирох байсан байгаа байхгүй. Муухай бузар болохаа ямар ч одоо ингээд утгагүй түүх дахин хизээш тавтагдахгүй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ түүхээ мэдж явах хэрэгтэй учраас та бүхэндээ саяны зүйлийг ярьж өглөө. Тэгээд дараагийн имчилгээрээ уулзцгаая. Хайртай шүү. Bye bye. Хариулмаар байгаа сэдв байвал комментэнд оруултайгээрэй. Түүхийн талаар гэвэл ямар ч сэдв ярьж өгч болох болохоор доор комментэнд оруултайгээрэй guys. Хайртай шүү.